Тэмүүжин гишүүнэ энэ хариуцлага тооцоолж чөлөөлөгдсөн гэдэг чинь миний мэдэх мэдээлэл биш байна. Миний мэдэх мэдээлэлээр бол улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчээр нэр дэвших хүсэлтэй байсан учраас хуулийн дагуу 12 сарын 31-ээс өмнө ажиллаа өгөх ёстой гэдэг энэ хуулийн дагуу ажиллаа өгөх хүсэлтэд өгч чөлөөлөгдсөн. Харамсалтай нь улс төрийн нам дээр ирээд их хурлаар, баг хурлаар нэр дэвшигчээр сонгогдоогүй учраас эргүүлээд намайг тавиач гэдэг ийм асуудлаар улсын их хурлыг шүүхэд өгч байгаа ийм арга үүссэн гэж ойлгосон. Хэрвээ хариуцлага тооцоолсон байсан болвол таны хэлж байгаачлан тийм ээ. Тийм байсан бол шүүхэд эргэж хандахгүй байх болов энэ бол арай өөр харилцаа. Тэгээ үүнтэй холбогдуулан яг шүүхэд өөрөө өгч байгаа нь эргээд намайг ажилд тавиач яагаад намайг чөлөөлч вэ гэж тавьж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа харагдаж байгаа үнэн. Ер нь бол улсын их хурлаар өөрөө хүсэлтэд өгч чөлөөлөгдчихэд эргээд намайг тавьсангүй гэж улсын их хурлаа шүүхэд өгөх нь бол буруу. Гэхдээ үүнтэй холбогдуулан би бас провторч гишүүнтэй адил микрофоныг ашиглаж юу хэлэх гээд байна вэ гэхээр ер нь энэ сонгуулийн тухай хуулийн бидний хүлээж авсан энэ цэцэн шийдвэртэй холбоотой ажлын тайлангаа хүн болгон альва этгээд нээлттэй тавьж болохоор болчлоо шүү дээ. Тэгэхээр ер нь 12 сарын 31-ээр албан тушаалтан ажиллаа заавал өгөх ёстой юу үгүй юу? Энэ өөрөө эргээд улсын их хурлын гишүүн ажиллаа өгөхгүйгээр улсын их хурлд нэр дэвшээд байгаа нь өөрөө бас давуу байдал үүсгэж байгаа биз дээ. Энэ ерөнхий концепцээр ингэж авч үзэх юм бол тэгэхээр ер нь албан тушаалтнууд нэр дэвших хүсэл тээсэн ч үгүй ч заавал эрхээ аваагүй байхад наан нь ажиллаа өгөх нь зохистой юм уу? Хүний эрхт нь бас халдаад байгаа юм биш үсттэй. Энийг бас сонгуулийн тухай хуулиар эргэн харж үзэх ёстой юм биш үү гэдэг ийм саналыг хэлэх гээд байна. Тэгээд Тэмүүжин гишүүнээ саяны яг хариуцлага тооцоолж чөлөөлөгдсөн юм уу? Эсвэл нэр дэвшигч болно гэсэн өөрийн хүсэл тээж ажлаас чөлөөлөгдөх ийм хүсэлтэд өгч байсан юм уу? Цаашлаад энэ ажлаа заавал 12 сарын 31-ээс өмнө өгдөг байх харилцааг зохицуулах шаардлагатай үгүй юу гэдгийг хуульчийн зүгээс тайлбарлаж өгөхийг хүсэж байна. Баярлалаа. За Тэмүүжин гишүүн хариулт өгье. За та бүхэн бүгдээрээ тэр үйл явдлуудыг санаж байгаа байх. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэр ил тод гарсан. Тухайн улсын их хурлын дарга Их болд гэдэг хүний албан өрөөнд яг энэ асуудлаараа ярилцж байгаа бичлэг бас телевизээр ил тод гарсан. Тухайн их хурлын дарга бас шаардлага тавьж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн сангаас зээл хүртсэн энэ асуудал чинь хөндөгдөд байгаа учраас ажиллаа өг гэж би бас хэлж яана гэдэг үг бас тэр бичлэг дотор ил тод гарсан. Тэгээ бидний бас нэг хариуцлагагүй асуудал. Хариуцлага тооцох ёстой газар хариуцлага тооцохгүй яг шийдвэр гарах болохоор манаа нам юм, манаа нутаг юм, за яах вэ гэж толгойг нь нилээд за өөрийнх нь хүсэлтээргээд хүсэлтийн аваа гаргадаг энэ улс төрийн буруу практик хүнийг ингэж өөгшүүлж байгаа байхгүй юу? Ярьсан ихний үндэслэл бол хариуцлага тооцох. Тэгээ албан ёсны шийдвэр гарах нь бол өөрийнхөө хүсэлтээр. Ийм юм болж хуурсан. Тэгээ бид бол энэ завхарлыг засах ёстой. Улсын их хурлын дарга бас хоёрынтой хэлэх шиг болно лээ. Улсын их хурл дээр ийм бич тооцдог, хариуцлага тооцдог, хууль зөрчсөн, алдаа гаргасан энэ улсын их хурлд ажиллаа хариуцсан тайлгандаг албан тушаалтнуудыг толгойг нь илэрхгүйгээр илэрсэн фактаар нь хуулийн бариад шийдвэр гаргадаг болохгүй бол хэсэг хугацааны дараа мартцсан юм чинь би ингээд буцаад орчих байх гэдэг нэг ийм хэл ам дарагдаад иргэд загсны ой санах шиг ийм богинохон учраас би буцаад ажилдаа орё гэдэг юм цаашаа бол гарч магадгүй. Тийм учраас бид бол зарим зүйл дээр хатуу байх хэрэгтэй. Алдаа гаргасан бол алдааг нь хэлээд хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Тэрний юм энэний юм гэж толгойг нь нэлдэг байдал Монголд энэ хариуцлагагүй арчлыг бий болгож байна гэж бодож байгаа. За Аюуши Ариун зэ гишүүн тодруулжсоё. За Тэмүүжин гишүүнээс саяны субъектээс гадна нийтлэгээр 12 сарын 31-нд ажиллаа өгөөд нэр дэвшиж чадахгүй байх ийм тохиолдлууд бас нилээдгүй байгаа. Тэгэхээр улсын их хурлын гишүүн ажиллаа өгөхгүйгээр улсын их хурлын дараагийн сонгуульд орж байгаатай
байгаа нь бол одоо бас өөртөө давуу байдал үүсгээд байна шүү дээ, тийм үү? Тэрнтэй нэгэн адилаар өчигдөр бид нар одоо шийдсэн одоо уулзалтыг альва этгээд хийж болно гэдэг өнөөдөр хүртэл одоо энэ шийдвэрийг гаргалаа шүү дээ. Тэгэхээр үүнтэй нэгэн адилаар ер нь одоо цаашид 12 сарын 31-ээр ажиллаа өгөх нь одоо зөв юм уу? Нэг ялангуяа яг бидний том албан тушаалтнуудыг яриад байна. Инээс гадна сум орон нутаг, хөдөө нутагт одоо ажиллаа өгчхөд юугаа бодож суух вэ? Ийм учраас төрийн албан хаагчид бол яг одоо мэдлэг чадвартай хүмүүс нэр дэвшигчээр ажиллагаасаа илүүтэй ажиллаа бодож ажилтайгаа үлдэхийг бодож байна. Тэгэхээр энэ бол бас яг одоо энэ иргэдийн төлөөлөл болоод ер нь нэр дэвшигчдийн чанарыг бол бас сулруулж байгаа нэг одоо явдал байна. Тэгэхээр цаашдаа бол